Лук номны 17-гийн 11-ээс 19 дэх Библи байгаа. Лук 17-гийн 11-ээс 19. Бүгдээ нэг ишлэлээр ээжлээд уншия. За би 11 дэх ишлэлийг уншнаа. Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самар Галил нутгийн заагаар явж байжээ. 3. За анхаарч байгаа бүгдээ зэрэг 3 Тэд дууга өндөрсгөн Есүс эзэнтэй нь биднийг өршөөгөөч гэвэ. Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг үзээд буцан ирж чанга дуугаар Бурхныг алдаршуулна. Есүс 10 хүн эдгэлэгсэн биш үү? Харин бусад 9 нь хаана байна вэ? Арван 9-ийг хамтдаа 3 Тэр түүнд бос замаараа яв. Итгэл чинь чамааг эдгэлээ гэвэ. Амен. Амен. За нэг ээж хүүдээ нэг үлгэр ярьж өгчээ. Нэг нь аян чинь ууланд явж агаад ирвэстэй тарч. Тэгээд ирвэсийн хоол болж амиа алдах аюул тулгарсан болохоор тэр даруй аюун чинь гялс Бурхан танд нь залбирч. Бурхан минь ээ амь авраач, намайг хамгаалаач, ирвэсний хоол болохгүй хахад туслаач гэж залбирчээ. Тэгтэл юу болох нь нэнэв? Өнөө ирвэс хүртэл Бурханд залбирч. Ирвэс Бурхан тандаж өдөр тутмын минь хоол хүнсийг өгсөнд баярлалаа гэж гинэ. Тэг ээжийг ингэж хэлээд ээж хэсэг чимээгүй болсон. Тэг хүү сонирхоо тэгээ яасан бэ гэд асуусан чинь ээж хүү рүүгээ жохтой харж инээж эснэ. Тэгээд аянчинг ирвэс амтрах нь зооглжээ. Хүү бүр гайгаад яагаад гэсэн чинь ээж хариулж хүү минь ээ Бурхан талархлын залбирлыг төрүүлж сонсдог юм шүү дээ гэж хариулжээ. Тийм ээ, талархал бол хариултаа авах түлхүүр. Талархал бол гайхамшиг ба ёрөөлийн үүдийг нээх түлхүүр юм аа. Учир нь талархал нь Бурхны хайр ивэлд, тийм ээ, хариулж байгаа бидний зүрхний хандлага юм. Хэрвээ бидний амьдралд ямар нэгэн талархал, Бурхан руу хандсан талархал байхгүй бол Бурханаас надад зөвшөөрч өгсөн хайр ивэлийг би мэдэхгүй, бардам харанхуй өөртөө найдсан хандлагатай байгааг нь илрэл юм. Өглөө босмогцоо өөрт өгөгдсөн энэ өдрийн төлөө, өдөр тутмынхаа хүнсний төлөө бид талархдаг байх учиртай. Хэрвээ талархах шалтгаан алгаа гэж бодогдно, гомдол, бухимдал, стресс юуны төрөнд төрж байгаа бол асуудал өөрт чинь байгааг сайтар ухан бодож эргцүүлээсэ гэж хүсэж байна. Би танаас асууя. Таны амьдралд талархах зүйл байхгүй байгаа нь асуудал уу? Аль эсвэл талархах зүйл юу ч халах гэж бодож байгаа та өөрөө асуудал уу? Амен. Д.Л. Карнеги гэдэг хүн хэлэхдээ бардам өөртөө найдах байдал нь бидний сэтгэлд яг л шарилч шиг хар аяндаа зүгээр байж хатал өөрөө мэдээд ургацдаг зүйлээ. Үүнтэй харьцуулах юм бол талархал нь яг л сарнаа шиг учраас байнга тордож, байнга арчилж ижил ургадаг зуршил юм а гэж хэлсэн байдаг. Хүний нүгэлт мөн чанараас болоод хүний зүрх сэтгэл дотор Бурхны хайр ивэлийг, өдөр тутмын ивэлийг мэдээж юм шиг бодох бардамнал, харанхуй байдал. Тэрнээсээ болоод өөртөө л найдах сэтгэл зүгээр байхад аяндаа төрнө. Хичээх шаардлагагүй. Зүгээр байвал угаасаа л тийм байна. Харин талархлын хандлагатай байя гэвэл бид өдөр тутмын хичээл зүтгэлээр өөртөөгөө ажилласнаар талархлын дадал зуршлыг бий болгох учиртай юм. Ингийн тул биднэрт талархлын талаарх гүн ухамсар суух ёстой.
Ийм гүн ухамсартай хүн л талархлын дадал зуршилтай бий болдог. Талархлын гүн гүнзгий ухамсар байхгүй хүн хичнээн хичээсэн ч энэ дадал зуршлыг бий болгож чадахгүй. Бид яагаад талархах ёстой юм бэ? Талархлын ухамсар гэж яг юу юм бэ гэдгийг бүрэн дүрэн ойлгосон нөхцөлд бид өөртөөгөө ажиллавал бид талархлын дадал зуршилтай болдог байх нэ. Өнөөдрийн үгдээр бидний сайн мэддэг 10 уйман өвчтний түүх гарч байгаа. 10 уйман өвчтэй хүн Есүстэй уулзаад эдгэрсэн. Гэтэл асуудал нь тэдний зөвхөн нэг нь л түүн рүү бусаж ирсэн. Өөрөөр хэлбэл тэр нэг л хүн ганцаараа махан биеийн төдийгүй сүнсний авралыг Есүсээс хүртсэн тухай түүх юм. Энэ түүх нь энэ одоо зүйрлэл нь Есүсийн ярьж байгаа сургаалт зөвлөлүүдийн энд жишээ нь биднээс ганцхан юмыг асуудаг. Бусад 9 нь хайчив. Та бусад 9-ийн нэг юм биш үсттэй. Бид нар тийм ээ 9 хүнийг харвал тэр хүний махбод нь эрүүл болсон. Магадгүй нэг өөрөөр ярил амьдралын асуудал шийдэгдсэн, амьдрал нь дээрдсэн, сүмд яваа сэтгэл санаа нь арай дээрдсэн байж болох юм. Гэвч сүнсний аврал жинхэнэ мөнх амьд хараах нь хүрээгүй гэсэн үг. Тэгвэл тэр нэг хүн яагаад ялгаатай, юугаараа ялгаатай байсан болохоор сүнслэг авралыг хүртэл авч чадсан болоо гэвэл өнөөдрийн бидний номлын сэдэв болох талархлын ялгаа гарч ирж байгаа. Талархлын ялгаанаасаа болоод 11 буюу 9 ба 1-ийн ялгаа гарч ирж байгаамаа. Библийн хамгийн суур үндсэн авралын зарчим бол үлдгэсдийн зарчим юм. Дагаад хэлдэ үлдгэсэд. Библи дандаа үлдгэсдийг жинхэнэ гэж тодорхойлдог. Библи юу гэж хэлсэн бэ? Дуудагдсан олонч сонгогдсон цөөн. Бүхэл Израильд Бурхан авралыг өгсөн ч тэрэн дундаас дуулууртай байдлаар үлдсэн хүмүүс нь жинхнүүд юм а гэдэг санааг бүх Библи биднэрт ярьдаг. Өнөөдөр ч гэсэн ялгаагүй 11 тийм ээ бүгд 10% гэж үзвэл 1% нь үлдгэсдийн тоонд ордог бол үлдгэсэд ба бусад хүн байхын ялгаа нь юугаар гарч ирж байгаа вэ? Өнөөдрийн номлын сэдэв болох талархлаар ялгаа гардаг байна. Амен уу. Иерусалим руу Есүс явж агаад Самар, Галил хоёрын завсар байдаг нэр нь үл мэдэгдэх тосгонд очсон. Тэгтэл тэр тосгонд 10 уйман өвчтөн байсан. Уйман өвчин гэж юу вэ? Үүнийг бас монголоор хулгын яр өвчнч гэж нэрлэдэг гэсэн. Өнөөдөр орчин цагт Монголд ийм өвчтэй хүн байдаг эсхийг мэдэхгүй юм. Есүсийн цаг үеийн Израильд энэ өвчин маш их байсан. Энэ нь халдвартай, халдваргүй гэж байдаг бөгөөд Есүсийн цаг үед бол халдвартай байсан. Тийм учраас уйман өвчтэй хүмүүсийг гэр бүлээс нь салгаад, бөөнд нь тусгаарлаад, уулын хад агууд оргинуулдаг. Олон хүмүүсийн амьдарч байгаа нийтийн тосгон руу оруулдаггүй. Яагаад гэвэл халдвартай учраас. Уйман өвчтний хамгийн аимшигтай нь нүдэн дээр нь тийм ээ махан эд эрхтэн нь ясна, идэ бээр гоожоод ялзраад мултраад унжаагаач эзэн өөрөө түүнийг мэдэрдэггүй. Тэр өвдөлтийг мэдэрдэггүй. Бодоод үзтээ. Нүдэн дээр чинь хамар чинь мултраад унана. Шиг чинь тасраад унана. Чи юу ч өвдөлт мэдрэхгүй байна гэвэл яг ямар гэсэн үг вэ? Тэрэн шиг гаслан гэж байхгүй. Тэгэхээр бид нар бас өвдөлт мэдэрч байгаадаа талархах хэрэгтэй байхгүй юу? Мэдхгүй өвдөд байвал тасраад унаад байвал яана. Бас уйман өвчний өөр нэг онцлог нь уйман өвчин нь мэдрэлгүй өвдөлтгөөс гадна сүнслэг байдлын хувьд израильчууд үүнийг бузар гэж үздэг. Тийм учраас уйман өвчтэй хүн бузар учраас Бурхны өмнө очиж сүм рүү очиж мөргөл өргөх эрхгүй. Тийм учраас энэ хүн тийм ээ чимээг өхөн өөрийнхөө ялзарч байгаа махбодыг хараад нэг нэгээр нь тасарч унаа сүулт нь өөхөх өдрөө хүлээгээл байхаас өөр ямар ч амьдрал байхгүй. Бурхан тандаж ядаж үхлийнхаа төлөө үхлийн дараах амьдралын төлөө залбирч гэсэн тийм эрх байхгүй. Ийм бүх талаараа харанхуй, бүх талаараа гаслантай
нөхцөл байдал бол уйман өвчин юм аа. Магадгүй уйман өвчтэй хүн ямар нэг байдлаар тосон руу ойртох хэрэг гарвал нүрээ ханцууныхаа урт хэсгээрээ нуугаад би бузарцсан хүн байна гэж хашгиран явах ёстой. Хүмүүс тэрийг сонсоод холуур тойронд өнгөрөх ёстой. Хэрвээ тэгж хашгирахгүй байвал таарсан хүн болгон түүнийг чулуугаар шидээд газар дээр нь алсан ч болох ийм хуйлтай өвчин бол уйман байгаа. Ийм 10 уйман тосгоны ойролцоох хаданд амьдардаг байсан байгаа. Тэгтэл нэг өдөр тэд нар Назараас гаралтаа Есүс гэдэг багш байдаг гинэ. Тэр багшд хандвал тэр багш ямар ч өвчнийг эдгээдэг гинэ. Тэгээ зогсохгүй тэр багш нь мөнгөгүй баян хоосоо хамаагүй ирсэн болгоныг хүлээж авдаг гинэ гэдгийг сонсоод тэдний дотор бяцхан найдварын ноч ассан байгаа. Магадгүй бид Есүстэй уулзвал эдгэрч магадгүй маа. Тэгтэл тэр Есүс бүр өөрсдийнх нь тосгонд ирж байгаа гэдгийг сонсоод тэд найдвартай нь өөрсдийнхаа ялзарсан биеийг арай ядан чирнэ. Есүсийг бараад нь холоос түүнийг харна. Есүсээ гэж түүнийг дуудсан байгаа. Тэдний дуу Есүс сонсогдсныг уу мэдэхгүй ч Есүс тэдний зүрхний хашгирааныг сонссон. Зүрхэндэн байгаа цөхрөл, шаналл, найдваргүй байдлаасаа болоод сонсох юм бол үнэхээр чангаар гасалж байгаа тэр гаслааныг Есүс сонссон байгаа. Ах トゥ нар минь. Эзэн бидний нөхцөл байдлыг хинээс ч илүү мэдж байгаа. Эзэн биднийг чадах чинээгээр хичээж амьдрч байгаа. Бид өөрсдийгөө дээд зэгтээ тултлаа зүтгэж байгаа гэдгийг эзэн мэдж байгаа. Тэгээ бидний өөрийн дотор хашгиран залбирах тэр залбирлыг эзэн сонсдог. Тэгээд өөрөө бидэн лүү ирдэг юм аа. Амен. Есүс өөрөө тэдгээр уйманчууд руу дөхөж очоод 14 дугаар ишлэлийг хэлсэн байгаа. Өнөөдрийн 14 дээр ингэж хэлсэн байна. Есүс тэднийг харуутаа яв өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явх зуураа цэвэрсэн байлаа. Тахилчид өөрсдийгөө үзүүл гэж хэлсэн. Тухайн цаг үед уйман өвчнийг эмч үзээд оншилдоггүй байсан. Сүмийн тахилч үзээд эдгэрсэн үү, уймандсан уу гэдгийг тодорхойлдог. Тахилчид үзүүлээд тахилчид үзүүл гэдэг нь өөрөөр юу гэсэн үг вэ? Эдгэрсэн гэсэн үг. Цэвэр болсон гэсэн утгатай. Гэхдээ юу ч эдгэрээгүй. Тийм учраас энэ 10 уймангаас Есүсийн тахилчид үзүүл гэдэг үг нь юуг шаардж байгаа вэ? Итгэл ба дуулууртай байдлыг шаардж байгаа. Хэрвээ итгэхгүй бол тэр хүн тахилч руу явахгүй. Тэгэл тэндэл байж ах хэрэгтэй. Харин энэ 10 уйман найдвар тээжсэн болохоор итгэлээрээ хэдий эдгэрээгүй байсан ч тахилчийн зүг рүү хөлийнхаа алхмыг зөөгөөд эргэжээ. Ингээд эргээд явж явах замд гинт биенд нь сонин зүйл болсон. Юу болсон гэсэн чинь нөгөө мэдрэлгүй тасарч ундаг гар хуруу эд эрэхтэн нь мэдээ орж эхэлсэн. Мэдээ орно, мэнэрн, чинэрн өвдөхийг тэд мэдэрч энэ өвдөлт нь тэдэнд үгээр илэрхийлэхгүй баяр хөөргийг өгчээсэн. Учир нь мэдээ орж байгаа гэдэг нь эдгэрч байгаа гэсэн үг юм. Тэгээ зогсоогүй цаанаас нь тэр өвчтний цаанаас цоо шин ягаан арьс мах төлчин урган гарч ирхийг тэд нэр хараад нүдэн дээрээ бие биенийхээ эдгэрийг харахтаа тэд баярлан хашгиран цовхчин бие биенээ тэрвэрн уйлалдан чин зүрхнээсээ баярлан талархсан. Тэгээд тэдний дотор бушуухан тахилчид очино. Өөрийгөө үзүүлэн эдгэрсэн гэдэг үгийг сонсон гэр бүлтэй очих. Олон жил хараагүй үр хүүхдээ харж тэднийгээ тэрвэрч үнсэх ийм хизээш найдаж чадахгүй байсан найдварын дүл дүрлцэн ассан байгаа. Яг энд л тэдний ялгаа гарсан. Яг энд л ялгаа гарсан байгаа. Яг энд л ямар ялгаа гарсан бэ? Бид 15 дугаар ишлэгийг харах юм бол харагдаж байгаа. Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг үзээд буцан ирж чанга дугаар бурхныг алдаршуулна. Өөрөөр хэлэх юм бол тэдний нэг нь яг энэ баяр хөөр дотор нулимстайгаар талархан, уйлан, цовхчин, тийм ээ? Бие бинийгээ тэрвэрн,
үгээр илэрхийлэхгүй, тийм ээ, зүрхэнд багтаж чадсан үл итгэм, гайхамшигыг амссан тэр баяр хөөр дотроо зогт тусан нулимсаа арчин Есүс рүү бутсан байна. Уг нь бол тэдний хувьд тахилчид очоод эдгэрсэн гэдэг онц сонсох нь илүү нэн тэргүүн байхад энэ хүн ганцаараа Есүс рүү буцаж очсон. Энд л ялгаа байгаамаа гэдгийг Есүс өнөөдрийн түүхээрээ бидэнд хэлж өгч байгаамаа. Түүний итгэл яг юугаараа ялгаатай байсан юм болоо? Яг ямар ялгаа байваа? Мэдээж талархал гэж хэлсэн. Яг яаж энэ нь ялгарсан бэ? Өнөөдрийн үгээр хамтдаа харъя. Талархал гэж юу юм болоо? Талархал гэдэг нь хамгийн түрүүнд өөртөө төвлөрөх биш, харин хамаарах сэтгэл юм аа. Өөрөөр хэлэх юм бол энэ нь гайхамшиг хинээс ихсэн бэ гэдгийг мэдээд түүн рүү эргэн, түүнд хамаатай байх сэтгэлийг талархал гэж байгаа. Нэг нь шүлэгч хэлэхдээ эзэн хэн болохыг мэдэх сэтгэл бол талархал юм а гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлэх юм бол талархал болгоно цаана талархлыг хүлээж авах ямар нэгэн объект ба ямар нэгэн эзэн биетэй байдаг. Гэнт тэнгэрээс ямар нэгэн хий дэмээ талархал үүсдэггүй. Надад талархал бий болж байгаа гэдэг нь тэр талархлыг надад өгсөн ямар нэгэн оршихуй хэн нэгэн байгаа гэдгийг илэрхийлдэг. Үгнийг мэдхийг талархах сэтгэл гэж байгаа. Энийг мэдхгүй хүн бол талархах сэтгэлгүй хүн гэсэн үг. Тэрнээс болж, эннээс болж би ийм болсон юм а гэдэг тэр хүнийг мэдэж түүн рүү хандж байгаа сэтгэл ямар сэтгэл вэ? Талархах сэтгэл юм. Энэ нэг уйманд яг тийм сэтгэл байсан учраас тэр буцаад Есүс рүү хандсан байгаа. Тийм учраас хүмүүс бид нар амьдралынхаа явцад ивэл нэгөөсөл тусламж сайн сайхныг хинээс ирсэн билээ гэдгийг мэдэхгүй болвол өөр дөрөө төвлөрдөг. Өөрийн сайндаа, өөрийн мундагтаа ийм болсон мэт бодож эхлэх үед бид яадаг вэ? Бусад 9:1-нд ордог. Харин энэ бүхэн үнэндээ хинээс ирлээ, хинээс улбаатай вэ гэдгийг ойлгож, түүнийг мэдрэвэл бидний дотор жинхэнэ талархлын ухамсар сууж эхэлдэг. 1-р Тесалоник номны 5:16-аас 18 дээр хэлэхдээ үргэлж баяртай бай, тасралтгүй залбир, бүх зүйлд талархлаа илэрхийл. Учир нь энэ нь Христ Есүс дотор та нар руу хандсан Бурхны хүсэл мөн гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлэх юм бол энд байгаа бүх зүйл талархлаа илэрхийл гэдэг үг нь ямар утгатай вэ? Амьдралынхаа бүх зүйлд энэ бүх зүйлийн жинхэнэ эзнийг хүлээн зөвшөөр, мэдэр, ухамсарл, ойлго гэсэн санаа юм аа. Бид нар амьдралынхаа явцад үүнийг мартдаг. Тийм учраас бид нар талархлын сэтгэлээ амархан гээдэг. Тийм учраас тийм ээ номлогчийн ном хэлэхдээ нар харанхуулж, сар бүүдийж, одод бөхөхөөс өмнө өдрүүд чинь дуусхаас өмнө бүтээгчээ сана. Тэрнээс өмнө талархлын сэтгэлээ сэргээ. Бүх зүйлд бүтээгчээ сана, бүх зүйлд тэр жинхэнэ эзнийг сана. Энэ бол талархах сэтгэлийн ухамсар юм аа. Эндээс жинхэнэ талархал үүсдэг юм аа. Амен уу? Амен уу? Яг ийм ой санамж, яг ийм мэдрэмж, яг ийм ухаарлаас үүсэх хандлага биднийг ялгаатай болгодог. Надад ийм хандлага байгаа юу, гүй юу гэдгээрээ бид нар ялгагдана. Яаж ялгагдах вэ? 9:1. 10:1 нь би мөн үү? Би үлдгэстэй нэгнэнд байна уу, гүй юу гэдг нь тийм ээ ялгардаг юм аа. Энэ дээр бусад 9 хүнийг бодоод үзье. Энэ бусад 9 хүн тахилч руу явж явах замдаа эдгэрч байгаагаа хараад Есүст баярлаагүй юу? Мэдээж баярлсан. Тэд ч гэсэн Есүсээс болсон гэдгийг мэдсэн. Тэд баярлсан. Гэхдээ тэд баярлал, талархаал, уйлал, инээгээл, хашгираал, ингээл догдлол явсаар гол нэг л мэдсэн чинь тахилчд хүрээд ирсэн байсан. Тэд зогт тусан эргэх моментыг алдсан. Тахилчид ирээд эдгэрсэн гэдэг үгийг сонсонгууд дараагийн долгион сэтгэл хөдлөл орж ирсэн нь бушуун гэр бүл рүү очих. Хараагүй утсан хүүгээ тэврэх, үнсэх энэ сэтгэл дүүрч тэд талархлыг хоошин тавьсаар байсан.
Өөрөөр хэлэх юм бол талархал гэж юу юм бэ? Яг тухайн цагтаа л илэрхийлжээж жинхэнэ утга нь гардаг тэр одоо хандлагыг талархлын хандлага, талархлын сэтгэл хөдлөл гэж байгаамаа. Тэд магадгүй тийм ээ. За итгэрчээд, за гэрлээгөө очичоод тэгж яагаад талархлаа гэж ботсоор байтал Есүс яваад өгсөн. Дахиж хизээ Есүстэй уулзгаа мэдэхгүй тэр талархах боломжоо алдсан байх. Тийм учраас тийм ээ. Бид нар энэ талархлын ухамсар ба жирийн ухамсарыг ялгаж сур. Жирийн ухамсар гэж юу вэ? Хүний ойлгож болох хэмжээ юм. Өөрөөр хэлэх юм бол энэ 9-ийг бид нар бол ойлгож байгаа. Аргагүй штэ. Амар өвчнөөс эдгэрч байгаа юм чи баярлалгүй яах вэ? Тахилчид үзүүлээд эдгэрсэн гэдэг онш сонсох нь чухал штэ. Эдгэрчүүл дараа нь талархах зав олдно гайгүй. Гэр бүлээ саналгүй яах вэ? Хөөхийдээ ойлгож ийн гэр бүлдээ очлохгүй яах вэ? Дараа нь талархах боломж олдох л байлгүй дээ. Ойлгож байна. Бид ийм хүний ойлгох хэмжээнд итгэвэл бид бусад 9-ийн хэмжээнд очино. Пастраа ойлголтоо намайг ингээд болохгүй байх, тэгээд болохгүй байх, ийм ажил байна. Тий би мэдж байгаа, мэдлгүй яах вэ? Тэгтээ та бодолтой намайг бас ойлголтоо болохгүй байна. Тэгэлгүй байх би чамайг ойлгож байна. Надад учирлал би ойлгоол явал бид нар яах вэ? Бусад 9-ийн хэмжээнээс гарахгүй. Хүний ойлголтыг давсан ийм сэтгэлээс жинхэнэ гүн талархлын ухамсар гардаг. Амен уу? Би ойлгоогүй дээ шаарддаг юм биш ээ. Ягаад гэвэл бид жинхэнэ байхын тулд тэрнээс давсан ухамсараас гарах хандлагатай байж ижил бид нар жинхэнэ болох юм аа. Амен. Энэ нэг уйман ч гэсэн эдгэрсэн гэдэг онш сонсох гэж яарсан л байгаа. Гэвч түүний хувь тэр оншоос л чухал зүйл талархлыг хүртэх ёстой нэгэнд нь бушуунд илэрхийлэх явдал нэгдүгээрт байсан. Биднэрт ч тийм байгаасаа. Амьдрал чухал, амьдралын асуудал чухал. Гэвч номер 1-р нь Бурхандаа талархах. Бүгдийн эзэнд алдрыг өргөх. Өглөө босоод хийх ажил их байна. Яаруу давч байна. Гэвч юуны төрөнд түүнд алдар магтаал талархлыг өргөх нь биднэрт номер 1 байгаасаа гэж эзний нэрээр ерөөж байна. Амен уу? Амен. Бүгд хажуудлын үндэ хэлье та. Өглөө босонгуудаа талархаж сурья. Энэ хамгийн чухал юм аа. Амен. За энэ нэг уйманд байгаа бусдаас ялгаатай өөр нэг зүйл нь тэр чанга дугаар Бурханд алдрыг өргөх сэтгэлтэй байсан явдал юм. Тэр Есүс рүү буцахдаа замдаа ч гэсэн ганцаараа баярлана. Бүжиглэлтэй халелуя ура амен эзэн гэсээр л ирсэн байх. Тэгэл Есүсийг харамгцсан халелуя алдар нь танд байгаа амен эзэн гэд хөлтөн тийм ээ цөхрөн нунаад чанга дугаар түүнийг магтаж алдаршуулсан гэж байгаа. Үүгээрээ ялгаатай. Өнөөдрийн Библийн 13-15 дээр 2 удаа чанга дугаар гэдэг үг гарч байгаа. 13 дээр харвал тийм ээ тэд дууга өндөрсгөн Есүс эзэнтэй биднийг өршөөгөөч гэсэн бол 15 дээр тийм ээ чанга дугаар Бурхныг алдаршуулсан. Энэ хоёрыг хоёлаа Эрен гэдэг грек үгээр хэлэгдсэн юм байна. Эран гэдэг. Гэхдээ нюанс нь ялгаатай. Нэг үг боловч хэлэгдэж байгаа нюансаасаа асар өөр ялгааг харуулна. Нэг нь өршөөл буюу эхний одоо тий чанга дуун ам тэмцсэн арга барагдсан эцсийн найдвар тийм ээ живж байгаа хүн урсж байгаа мөчрнөөс ч болтохоо зуурж найдвар одоо тээдэг шиг сэтгэлээс гарч байгаа хашиграа. Бид нар энийг бол хийдэг. Эзэн туслаач. Эзэн шийдэж өгөөч. Эзэн заавал энийг бүтээж өгөөч. Эзэн одоо үхлээ. Эзэн хурдлаач. Бид нар энэ үед бол өөрөө ч мэдлгүй чанга дуурдаг, хашгирдаг. Гэтэл 15 дугаар эшлэл дээр байгаа 2 дахь чанга дуун магтаал, алдар, талархлын сэтгэлээс садарч байгаа чанга дуу. Амен уу? Бид үүнийг хийж сурах хэрэгтэй. Энийг олон хүн хийдэггүй. Хүмүүс ихэвчлэн хэцүү үедээ хашгирахыг бол чадна. Өвчнөтэй үедээ хашгирахыг бол чадна. Санхүүгийн асуудалтай үедээ хашгиран дуудахыг бол чадна. Тэгээд талархлын үед хүмүүс энийг хийдэггүй.
Хамтын туяа цуглаанд Магдалины баг зогсоод магтдаг. Бид нар энэ Магдалины багтаа цуг гүрээнийхээ суцыг гүрдийлгэн чин зүрхнээсээ цээжээ дэлбэртэл хоолойгоо хагартал эзэнд алдар Магдалыг өргөж үтсэн үү? Үгүй штэ. Бидэрт талархлын гүн ухамсар байдаггүй учраас бид нар яадгүй. Магдалины цагт ирээд бид нар дуулах ёстой ч юм шиг, ёсгүй ч юм шиг таалагдвал хоёр үг хэлээд үгүй бол амаа жимээгээд ингээд зогсдог. Бид нар үнэтлээ гимших ёстой байхгүй юу? Амен уу? Бид нар үнэхээр энэ уянгаа сурах ёстой зүйл юу вэ гэвэл тэрээр тийм ээ эдгэрсэн гэж он сонсоожгүй, гэрэл угаа очиж хүүхдүүдтэйгээ уулзаачгүй, тийм ч байсанд бурхны өмнө өвдөг сүгдсэн хэрнээ чанга дугаар хашгирсан. Бид ягаад бурханд алдрыг өргөх гэхдээ дээрээ гэж бид нар хийж байгаа юм. Ягаад бол энэ яг талархлыг сарнаа шиг тордож байгаа илрэл. Ягаад бол бурханд алдрыг өргөхдөө бүх зүрхээр өргөх ёстой шүү гэдгийг өөртөө ойлгуулахын тулд хэрэгээр гараа, тийм ээ толгой дээр өргөд тасч байгаа байхгүй юу? Зүгээр энийхэнтэй ингэдэг ийм сэтгэлийн хандлага, ингэж хийж байгаа хандлага хоёр өөр байгаа. Тэр хүнээс гарч байгаа анхлын үнэр ялгаатай эзэн анхлын үнэрийг таашаахтаа сэтгэлийн анхлын үнэр өөр байгаа гэсэн үг. Итгэлийн байдал нь өөр байгаа гэсэн үг. Бид үнэхээр жинхэнэ үлдгэсэж, жинхэнэ аврагдсан хүмүүс байя гэвэл энэ эзэнд өргөх алдар Магдалины чанга дуу хоолойтой байх хэрэгтэй юм аа. Амен уу? Манай Магдалины баг заримдаа бидний мэддэг дэг дуулна. Ашгүй дэгээ дуулна. Мэдхгүй дэг дуулангууд бид нар бүгдээрээ мэдхгүй шүү дээ. Ингээд нүдэ бүлтгэлгээ зогсчдөг. Үгүй. Мэдхгүй дэг дуулсан ч хамаагүй, буруу айтаа байсан ч хамаагүй, зөв дуулахын тулд чанга дуугаар бүх хүчээр дуулж байгаа ханиасан ч хамаагүй. Эзэнлүүл хандан хашгирах ёстой юм аа. Амен уу? Хажуудлын хүн чинь юу гэж бодох нь хамаагүй. Эзний л өмнө чи үнэхээр би таныг магтъя. Үнэхээр би тань талархаж байна. Үнэхээр та миний бурхан юм аа гэдэг сэтгэлийг гаргах нь нэн тэргүүнд юм аа. Энэ нь талархлын гүн ухамсартай хүнээс л гардаг ялгаатай байдал юм аа. Амен уу? Амен. Бид үнэхээр эзэн алдар Магдал өргөх нь хамгийн чухал гэдгийг ойлгоно. Чин зүрхнээсээ магтдаг 2026 он байгаасаа гэж эзний нэрээр өрөөж байна. Амен. 2026 онд бид нар мөрөглийг 2 болгож байгаа. Яагаад бид 2 болгож байгаа юм бэ? 10 цагаас 12 хүртэл, 1:30-аас 3:30 хүртэл. Яг энэ сэтгэлээс үүдсэн. Бид нар бүтэн сөөдөр ирээд 1 цаг орчим тий нэг юм сонссон болоод, утсаа харсан болоод за окей гिचгээд тэгээд доошоо буугаад кофе уугаад хүмүүстэй нөхөрлөд баахан цаг авах гэж энэ мөрөглөө хийхгүй. Харин бид нар эзний өдөр ирээд эзэнтэй л ойрхон илүү гүн чин зүрхний магтаал талархал залбирлыг бүх эдээсээр хөсөө гоочтол эзэнд өргөхийг хүсэж байгаа. Тийм мөрөглийг эзэн биднээс авмаар байгаа учраас энэ мөрөглийн цагийг гүнзгий болгож байгаа. Яаран сандран гэлс мөрөглөөрөө гэлс гэрлэгөө гүйж очно гэсэн бодлоо хаяад тэр гэлс мэс чинь дараагийн асуудал. Энэ мөргөл өргөж байгаа энэ цагт эзэн рүү хандан бүх хүч чадлаараа мөргөж бүх хүч чадлаараа талархах нь амьдралын маань номер 1 зорилго. Үүний төлөө би амьд байгаа юм шиг мөрөглийг хийх хүссэндээ энэ мөрөглийг 2 цагаар гүн болгоё гэсэн шийдвэрийг гаргасан байгаа. Амен уу? Та нар миний сэтгэлийг ойлгоод хамт ээж өгөөрэй гэж хүсэж байна. Амен уу? Ямар дуустдгүй юм бэ? 2 цаг болчлаа. Халелуя. Амен. Гэж битгий бодосоо. Энэ мөргөлийн цаг бол боломж байхгүй юу? Энэ мөргөлийн цагаас илүүгээр бид нар бурхантай ойртох боломж бидний амьдрал те яг уу байгаа. Гэтэ энэ бол хамгийн тийм ээ хувьсгалын тохироо бүрдсэн цаг. Энэ цагта эд эрхтэн ухамсар оюун санаа бодол сэтгэл зүрх дуу хоолой бие махбод бүгднийг дайшлаад бурхан руу пуужин шиг төвлөрөх ёстой. Пуужин одоо харвж байгаа шиг төвлөрөөд бурханы нэгүслийн ширээ рүү те гозоотл очих ёстой байхгүй юу? Тэрийг мөргөл гэж байгаа. Тэрийг талархлын ухамсар гэж байгаамаа. Амен уу? Амен уу? Тийм зүрх сэтгэлээр бид нар хандахыг хүссэн учраас мөргөл 2 болж байгаа гэдгийг та нар маань ойлгоорой. Тэгээд мөргөлд яг тийм зүрх сэтгэлээр хандаараа, шийдвэр гаргаараа. Энэ жилийн туршид би мөргөлийг
хамгийн сайнаар өргөнө. Миний мөргөл энэ цуглааны хинээс ч илүү хамгийн сайн байхын төлөө би бүх хүч чадлаараа энэ хүнийг харалтаа өвдөг сөгдөн унсан хэрнээ хашгирсан байгаа. Талархсан байгаа. Биеэрэж, дуу хоолоогоорооч, зүр сэтгэл яриач хин. Яагаад бидний бие дуу хоолой чухал юм? Яагаад бол бидний бие дуу хоолой намайг ятгадаг. Би өөрөө өөртөө ятгалгаа өгч байгаа байхгүй юу? Түүнээс би зүгээр ингээл би ч гэсэн номлол хийхдээ тэгсэн байгаа. Одоо тэгстэй шүү манайхаа. За тэгээрээ тэгсэн гэж хэлж гин. Гээ ярьж болно. Тэгээ би яагаад ингээл хашгирал гоохчл янз бүр болоод те заримдаа инээдтэй заримдаа зүгээр ч юм шиг ингээд царай гаргаад та нарт зарим нь намайг ирүүл юм уу өвчтэй мөгж бодож магадгүй. Яагаад гэвэл би бүх хүч чадлаараа хиймээр байгаа байхгүй юу? Амен уу. Эсний гайхалтай үгийг нэг ч гэсэн хүний зүрхэнд оруулахыг хүсээд би энэ зүгээр зогсохнод ямар ч эрх байхгүй. Би чадхаасаа чадахгүй болтол эцсийн цэгтээ тултал энийг хийх хэрэгтэй гэдгийг Бурхан надад ойлгуулсан болох гэж. Та нар мөргөл адилхан. Би ганцаар хийж байгаа биш. Бид нар хамтдаа хийгээд Бурхан үзэж байгаа. Үзэгч нь Бурхан байхгүй. Онлайнаар мөргөлөө үзчихнэ гэж ярихаа бол юу үзэх гээд байгаа ямар шоу үзэж байгаа юм уу? Тийм гачи юм надад яриад үзээрэй тагч. Пастора би онлайнаар үзчихэж байгаа. Юу онлайнаар юу үзээд байгаа юм бэ? Тийм байхгүй шүү дээ. Мөргөл гэдэг бол өөрийн биеэрээ хурц ирээд эд эрхтнээрээ тэ чин зүрхнээсээ тэр уур амьсгал атмосфер дотор нь орж агаад тэр бурхны оршихуйг мэдэрч хийх ёстой зүйл болохоос биш. Зургатаар шоу үзэж байгаа, физикал аашаа үзэж байгаа юм шиг үздэг юм биш. Амен уу? Амен уу? Тийм учраас бид нар энэ мөргөлд ач холбогдол өгөх нь бидний дотор талархлын ухамсар хэр байгаа вэ? Би 9 1 гэдгийг ялгаа гэдгийг ойлгоосон. Би үлдгэсдүү эсвэл зүгээр нэг дуудагдсан тодорхойгүй нөхрөө. Би жинхэнэ улаан мудаан нүрүү эсвэл үрийн сүүл юм уу хэвэг хальсуу гэдэг дээр энэ ялгаан дээр харагддığıма гэдгийг ойлгосоо гэж та нарыгаа эсийн нэрээр ятгах байна. Амен уу? Хажуудлын дээлтэй 2026-нд мөргөлдөө бүх хүчээд ажиллая. Тийм, мөнгө олохын төлөө биш харин мөргөл сайн өргөхийн төлөө бүх хүчээд ажиллая. Амен уу? Амен. Бид нар үнэхээр өөртөө шийдвэртэй байх хэрэгтэй. Мэдээж мөнгө хэрэгтэй, амьдралд хэрэгтэй үнэн. Гэр бүл чухлаа, үр хүүхэд хайр татам чухал. Тэрнээс өмнө бурхан юмаа гэдгийг хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсэж байна. 3 дугаарт нь энэ уян өвчтэй хүний ялгаатай байгаа хандлага нь энэхүн биеллээс буюу хариултаас илүү харилцааг чухалчилж байгаа. 16 дахь эшлэгийг харах юм бол ингэсэн байгаа. Есүсийн хөлд нүрээрээ унаж түүнд талархал өргөв тэр самар хүн байжээ. 17 дээр Есүс асуусан. 10 хүн эдгэлсэн биш үү? Бусад 9 нь хаана байна? Энэ харь хүнээс өөр хинч бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юу гэлээ. Амен уу? Өөрөөр хэлбэл энэ хүний хувьд яасан бэ? Тийм ээ? Есүстэй уулзахаар одоо буцахтаа мессеж явуулсан нь. Есүсээ хүлээж агаараа би очиж шүү. Танд алдрыг өргөлөө байж агаараа бити яваараа гэсэн үү? Үгүй шүү дээ. Тухай тийм байгаагүй. Энэ хүнийг яваад очиход Есүс тосгонд байх уу? Яваад өгчихгүй. Энэ хүн мэдэхгүй. Тэгсэн ч энэ хүн Есүс рүү явсан. Мэдээж энэ хүний хувьд Есүс тийм ээ цэвэрш тахилчид үзүүл цэвэрсэн гэж хэлсэн үг түүний биелэл тахилч дээр очиж харагдана. Чухал байгаа. Гэхдээ тэр аль хэдийн харсан биелийн эдгэрлийн шинж тэмдэг илэрч игснийг харангуутаа хариултаас илүү хамгийн гол нь энэ хүнтэй харилцаатай байвал дараа нь илүү олон хариулт, илүү олон ёроол ирэх юм байна. Энэ хүнийг л алдаж болохгүй юм байна гэдгийг тэр ойлгосон явдал байхгүй юу? Амен уу? Амен уу? Бид нар тийм ээ залбирлын хариулт биелэхээр нь баярлалаа. Залбирлын хариулт биелэхгүй болохоор авс унаал ингээл ухаалдад унтсан хүн шигтэй байхгүй яасан. Өстэй юуч бүтэхгүй өстэй мэдхгүй пасторс залбираал байна. Болохгүй шүү дээ. Энд чинь ингээд энэ асуудал ингээ ёо шийдэгдэхгүй өстэй мэдхгүй үн ч юм уу удлаа ч юм уу. Ийм муужирч унаал сэрэгдэг итгэлтэй байж болохгүй. Өнгөрсөн 5 дахь өдрийн номлол дээр та нар хэрвээ онлайнаар сонссон бол ирсэн хүмүүс мэдж байгаа юм. Алфтаа мó. Яагаад чи байж болохгүй гэж. Ариун сүнсээр дүүрсэнгөө соригдож болдгоо мó? Ариун сүнсээр дүүрсэн Есүс соригдсныг хараач. Ариун сүнсээр дүүрэн байгаад соригдож болно. Ариун сүнсээр дүүрэн байгаад итгэлийн амьдралаараа бүрэн дүрэн 100 өөсөвгүй байсан ч амьдралд чинь зовлон бэрхшээл тохиолдож болно. Бид нар түүнийг хүлээж авах ёстой. Бурхан заавал чиний өсвөслийг биелэх алфтаа юу? Албагүй байхгүй юу? Бид нар энийг
хүлээн зөвшөөрч энээс өндөр итгэлээр Бурханд хандвал чин зүрхний талархал биднээс гардаг юм аа. Амен уу. Бидний хувьд бол Бурхантай харилцах харилцаа Бурхан өөрөө чухал юм аа. Өнгөрсөн 2025 оныг эргээд харах юм бол бидний чуулганы амьдралдаж бас хувийн амьдралдаж сайн сайхан зүйлч байсан. Хэцүү бэрхшээл асуудал зовлонч зөндөө байсан. Өнгөрсөн 2025 оныг тоогоор статистикаар дүгнэх юм бол хамтын түвээ цуглаанд ойролцоогоор 200-аас 250 итгэгчид хамтдаа цуглан мөргөл хүндэтгэл өргөссөн. Манай чуулган 20 орчим төрлийн үйлчлэлийг хийдэг ба энэ үйлчлэлүүдэд 81 хүмүүс үйлчилсэн. Цуглаан нийтдээ 195 хүн шинээр бүртгүүлснээс 72 хүн нь энкаунтерд орж тэндээс 41 хүн нь усан баптизм хүртсэн. Цуглааны Facebook группт 539 хүнд хамрагддгаас 200 гаруй сүмдээ ирдэг гэж бодвол цаана нь 300 орчим онлайн итгэгчид бидэрт байна гэж үзэж болно. Бид Магдалины багийнхаа бүх техник хэрэгслийг 10 сая орчим төгрөгөөр шинжилж чадсан. Бас бид хүүхдийн цуглааныхаа багш нарыг зөвхөн пастор ахлагчид оролцдог Азийн пастрын форумд оролцуулна. Нэг ёсны мэрэгжил дээшлүүлэх буюу итгэлээрээ дээшлэх боломжийг өгч чадсан. Бид бас 2025 онд 4 удаа хөдөө орон нутгийн илгээлт хийж 6 сарын хутаг өндрийн илгээлтэнд 14 хүн оролцож 7 сарын сэлэнгийн ерөөгийн өсвөрийн цуглааны илгээлтэнд 19 хүүхэд хамрагдаж 8 сарын бүрэг хангаан илгээлтэнд 15 хүн явж мөн 8 сарын солонгосын хапион цуглаантай хамт хийсэн илгээлтэнд 25 залуучууд булганы хялгантад илгээгт хийсэн. Бас өнгөрсөн жилийн 5 сард хамтын түвээ цуглааны ирээдүйн удирдагчийн нэг болох чин зоригт маань дараас нь хагалгааны хүнд хэцүү зовлонтой үе байсан ч сургуулийн амжилттай төгсөж шилдэг оюутнаар шалгарсан. Хатнаа маань алхидын 3 дугаар курс болсон байна. Тэгээ зогсохгүй туяа ахлагч од сүрэн нар маань идэвхийлэн суралцаж бас энэ жил мөнх цэцэг, мөнх гэрэл, наянта, гэрлээ нар маань Библийн сургуулийн цогц үйлчлэлийн ангид элсэж орж менежер Наран туяа маань хончин сургуулийн бакалаврын зэрэг авахд бэлэн болсон байна. Зогсохгүй Бямсүрэн эгч маань Амийн голын Библийн сургуулийн үйлчлэлийн ангид орно суралцж байна. Тэгээ зогсохгүй Монголын Сүнслэг Манлайлалын академид хамтын түвэжүүд олноор хамрагдаж, залбирлын дадлаганд оролцож, итгэлээрээ огцом өсөж, гайхалтай өөрчлөлтүүдийг амсаж байгаа. Хамтын түвээ цуглаанд Библийн 10 гаруй лектор байдаг. Тэдгээр лекторууд нэгийг харьцахад нэгээр хуучин гэрээг бүхлээр нь зааж шинэхэн лектор болох Наран туяа, Баасын анжин, Алтан туяа, Наянтай ахлагч нар маань хуучин гэрээг зааж дуусгаж, Ариун туяа, Зол заяа тэргүүтэй хүмүүс маань алхидийн төгссөн байна. Бид бас энэ жил хүүхдийн чуулганы хөгжлийн төвийг чуулганыхаа дэргэд шинээр эхлүүлж хүүхдүүдэд англи хэлний зурагт номоор итгэлийн боловсрал олгох анхны төслөө хэрэгжүүлнэ. Өөрийн цуглаанаас гадна 13 чуулганыг халамжлан хөтлөн дагуулж байна. Бас бид 3 хүн эс химээх эсийн бүлгийн шин хэлбэр маягийг үрчлэн авна өөрийн сүлхийн төлөө. Залбирал дотор хичээн зүтгэж эсийн бүлгийн чиглүүлэгчид маань энэ зүйлийн төлөө санаагаа чилээн зүтгэж байна. Энэ бүхэн бүгд Бурхны 100% нэгүсэл юм аа. Бас бид энэ жил цуглаанаа төвийн халаалтанд холбож барилгаа өргөтгөхийг хүссэн ч бидний санснаар болоогүй. Гол бэрхшээл төвийн халаалтын техникийн нөхцөл авах асуудал байсан бөгөөд одоо хүлээлтийн байдалтай байна. Наянтай ахлагч маань энэ асуудлаар хичээнгүйлэн ажиллаж бусад ахлагчид маань хамтдаа санаагаа чилээн зүтгэж байна. Бурхан удахгүй сайнаар шийдэж өгнө гэж итгэж байна. Үүнээс гадна манай цуглааны хувьд өөр олон шин эхлэл, өөр олон зүйлсүүд байгааг хэлж баршгүй юм. Чуулганы өргөл ба зарлагыг бид нар үнийн дүнгээр хэлвэл бусад чуулгантай харьцуулшгүй ивэлтэй. Онцгойлонд хэндэж үл анзаарагдан байдлаар итгэлээрээ өргөдөг гайхалтай залуу гэрүүлэл залуучуудын тухай ярих юм бол бидний зүрхэнд баяр хөөр бэлтгэл дүүрэхээр ийм үр дүн энэ чуулганд байгаа. Бас чуулганы ах дүүсийн амьдралд ялгаагүй энэс тутгааргүй олон бэрхшээл зовлон асуудал, үхэл ахцал, өвчин, шаналл тохиолдсон юм аа. Гэхдээ ах дүү нар минь ээ. Энэ бүхэн чухал боловч үнэндээ чухал биш. Хамгийн чухал нь
эзэн өөрөө юм аа. Бид эзэнтэй байгаа нь, бид түүнтэй ярьдаг нь, бид түүнд мөргөл өргөж байгаа нь. Тэр бидний эзэн болж бидний өчүүхэн дорой энэ зүрх сэтгэл дотор орчиж, бидний сул дорой үзэж авъя гэх зүйлгүй амьдралд оршууга байлгаж, бидний бурхан болж бид түүнийг дуудаж чадаж байгаа нь хамгийн чухал юм аа. Амен уу? Бидний амьдрал юу биелсэн нь, юу биелээгүй нь, бидний амьдрал ямар ивэл байгаа, ямар зовлон байгаа гэдгээс илүү чухал нь бид эзэнтэй харилцах харилцаа юм аа. Амен уу? Бид үүнийг ойлгож ухамсарлан амьдралын шуурганд тугтгаа болох үедээ л талархлын гүн ухамсартай хүмүүс болдог юм аа. Заримдаа бид амьдралын асуудал дээрээ төвлөрдөг. Тэгээд бид өөрөө ч мэдлгүй барааж талархлын сэтгэлээ гээж, талархал гэдэг сарнаа бидний зүрхнээс хагдарч, гомдол, төвшөөлт, уур хилэн бүх юмдал тийм ээ одоо үл уучлал гэдэг шарилж дүүрэн ургах тохиолдол олон байдаг. 2025 онд бид ийм байсан бол бид гэмших хэрэгтэй юм аа. Тэгээд бид талархлын тэр гүн ухамсарыг энэ нэг уймангаас сурч, энэ нэг уймантай цуг зогсдог хүмүүс болцгоё. Бидний амьдралд юу тохиолдож байгаа, юу бүтэж байгаа, юу бүтэхгүй байгаа гэдгээс илүү хамгийн чухал нь юу вэ? Тэр миний эзэн гэдэг явдал юм. Би түүнийг эзэн гэж дуудахад тэр өөв гэж хариулдаг. Би түүний үгийн өмнөрөөд үгийг нь дэлгэн. Эзэн минь ээ, надад айлдаач гэхэд тэр бидэнд үгээ хэлчихэлдэг. Би түн рүү хандан чин зүрхнээсээ тийм ээ залбирал өргөхөд тэр бидний зүрхэнд даруй амар тайвнараа хүрч ирнэ. Бидний өргөсийг түүж авдаг. Энэ бол бидний хамгийн том баялаг. Энэ бол бидний хамгийн том талархах шалтгаан юм аа. Амен уу? Амен уу? Бид энэнийг зүрхэндээ бат ухамсарлан, гүн ухамсарлан амьдралын ямар ч үед юунаас ч үл шалтгаална талархдаг байж ээж бид 11-д багтаж чаднаа. Бид үлдгэсдийн тоонд орч чадна гэсэн үг юм аа. Амен уу? Амен уу? Тийм учраас бид нар тийм ээ амьдралаа хараад амьдрал угаасаа л асуудалтай, өнгө солигддог. Өнөөдөр сайхан байна, маргааш шуурхтай байна. Нөгөөдөр эвгүй байна. Дараа нь гайхах сайхалт өдөр ирнэ. Өнөөдөр харилцаа гоё байна, маргааш хэрэлдэн, нөгөөдөр эвлэрнэ. Янз бүрийн зүйл амьдралд байгаа. Амьд хүн байгаа бол асуудал угаасаа байна. Тэр бол амьд байгаагийн шинж. Бид нар амьд байгаад ашиг орлого олно. Мөнгө төгрөг олно. Мөнгө бол эргэлддэг. Өнөөдөр чамд байгаа мөнгө маргааш өөр тишээ эргээд яваад өгнө. Тэр чинь мөнгөний аран шин угаасаа эргэлдэхийн төлөө байгаа байхгүй юу? Чинийг хармад хадгалагдахын төлөө биш. Тийм учраас бид ийм зуурдын зүйлээс болж хувьсгандаг, түүний айсаар хийсдэг хамхуу шиг байвал биднэрт талархлын гүн ухамсар суухгүй. Тэгвэл бид нар бусад 9-ийн хэмжээнээс гарахгүй. Хүний ойлгох хэмжээнээс хэтэрч чадахгүй. Бид хүний ойлголтыг давсна. Хүн ойлгохгүй тийм хэмжээний байж ээж бид жинхэнэ итгэлийн, жинхэнэ талархлын амьдралаар амьдрч чаднаа. Амен уу? Хажуудлын үндэ хэлдэ хүний ойлголтоос давсан талархлын хандлага тэйя. Амен уу? Амен. 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 Тийм учраас бид нар тийм ээ дандаа хэлдэг штэ бид нар 40 хүрээд ирвэл нүүр царайндаа хариуцлага хүлээнэ. 40 бас арайч 30 одоо ч баг 35 ч юм уу тий. Өөрөөлөх юм бол ингээд нэг насаас ахуулаад ингээд 20 30 нас хүртлээр хүний царай яасан ч хөөрхөн байдаг байхгүй. Тэр хүн ууралсан ч хөөрхөн, инээсэн ч хөөрхөн, угаасаа залуунаас түрх аваа явчихж байгаа. Жохон нэг хөвшрээд ирэхээр тэр хүн байнгын уур уцаар гуниг зовлон тээдэг бол царай нь яг байнгын уур уцаар гуниг зовлон гэдэгт нүүртэй болчдөг. Хэрэг тэр хүн зүрхэндээ байнгын баяр хөөр гэдэг бол царай нь байнгын баяр хөөр гэдэг царайтай болчдөг. Хараад царайс мэдэгдэнэ. Чи царайндаа хариуцлагатай байхгүй юу? Амен уу? Толинд өөрийгөө хар. Бид нар чинь толинд өөрийгөө харахаараа дандаа гоё өөрийгөө хардаг байхгүй. Толинд хараагүй би ямар болоо гэдгийг төсөөл. Толинд хараагүй намайг бусд хүн харж байгаа байхгүй. Толинд бид нар хизээч муухаараа хардаг, хамгийн хөөрхнээрээ хардаг. Тийм ээ? Бусад хүн миний хамгийн хачин царайг харж байгаа гэдгээ битгий мартаараа. Тэр нь бидний сэтгэлд ургасан зүйлээс хамаарч байгаа. Амен уу?
Хажуудлын үндээлдээ талархлын сарнайг тордож ургуулъя. Амен. Амен. Бүгд хамтдаа эсний өмнө залбирлын цагийг гаргацгаая. 2025 оны төлөө талархъя. 25 он эзэн бид нар доглол дүүрэн саяхан л хүлээж авсан. Та бүхлөтэн 365 хоногийг надад өгсөн би аз жаргал дүүрэн таньтайгаа зөв гайхалтай амьдраад дуусчихна. Дахиад эзэн гайхалтай 365 өдөр хоногийг надад өгсөнд баярлалаа. 2026 гэдэг нэртэй 365 өдрийг өгсөн байна. Энэ өдөр хоногуудыг би талархал дүүрэн амьдрмаар байна. Эзэн таньтайгаа цуг өдөр болгон цэцэгт нугаар явж байгаа юм шиг талархлын сэтгэлээр амьдрч чадхад тэр ухамсарыг надад өгөөч. Хуйсгахгүй байхад туслаач. Ямар ч амьдралын бэрхшээл зовлон тийм ээ хүүтэн нойтон өдөрч зүрх дулаан зүрхэндээ нартаа талархал дүүрэн байж чадхад минь туслаач. Тэгж чадахгүй байгааг минь уучлаач. Бүгд хамтдаа ийхүү эсний өмнө талархлын төлөө, талархлын хандлага, ухамсарын төлөө гуйгаад залбирцгаая. Амаа нэгэ залбирая. Их эзэн минь таньда талархаж байна. 2025 он хэмээх гайхалтай өдөр хоногуудыг бидэнд зөвшөөрч. Эзэн минь ээ, бүхий л өдөр, бүхий л цаг мөч хорон бүрт бидэнтэй цуг байж, бидний зүрхсэл, бидний амьдралд хамт байсанд баярлалаа. Эзэн бид үнэхээр бүхэл жилийн туршид чин зүрхний талархал тээж чадаагүй бол биднийг уучлаарай. Нөхцөл байдлын асаар хуйсгнаж эзэн тэр талархлыг гээж мартаж өөрийн бие махбод дуу хоолоороо илэрхийлээгүй бол биднийг өрөвдөж өршөөн нэгүсэж. Эзэн одоо айсуу байгаа 2026 онд хамтын твэ чуулган бид бүгдийн эхлэл хэн билээ гэдгийг санаж эзэн танд өөрийгөө хамаатуулна амьдрахад туслаарай. Эзэн бид энэ сэтгэл дотроо чанга дугаар бүх зүрх сэтгэлээсээ алдар магтаалыг өргөдөг, үнэн мөргөл өргөдөг хүмүүс жинхэнэ талархлын амьдралаар амьдрдаг байхад биднийг удирдах өгөөч. Бидний амьдралд юу биелсэн байгаа, бас юу биелэхгүй байгаагаас үл хамаарна. Эзэнтэй харилцах харилцаагаа нэгдүгээр тавьж чаддаг. Тэр харилцааны төлөө чин зүрхний талархлыг өргөж чаддаг хамтын туяа чуулган болоход биднийг удирдах өгөөч. Эзэн минь ээ, тэгээ тэр талархлын сарнаа бидний сэтгэлд дүүрч, бидний зүрх сэтгэл, бидний амьдралаас тэр анхлуун өнөр ханхалж, түүний гайхалтай үр жимс амьдрал дүүрэн ургасан тийм л жил байх болтугай гэж таньда даатгаж, таньда талархал магтаал хүндэтгэлийн дээдийг өргөж байна. Их эзэн минь таньда баярлалаа. Бидний амьдралд байгаа бүгдийн төлөө, өөрөө байгаагийн чин төлөө үнэхээр талархаж бүх алдрыг өргөж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Эзэн алдрыг өргөё.